Стив Коллинс 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн өөр орнуудад хувь хүн болон байгууллагуудад хөрөнгө оруулалт хийсээр буй ирэх юм. Хятадд 8 жил, ойрхот орондод 16 жилийн турш бизнес эрхлэгчид үндэстэн дамжсан корпорациуд ашигын бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлсээр байна. This morning I want to focus on a question that I get asked a lot. За өнөөдөр өглөө болохоор би та бүхний анхаарлыг надаас нэлээд олон хүн асуудаг тэр асуулт руу хандуулах гэж байна. I think that's working. Is it? Слайдаа гаргах уу? Not sure this is working. Anyway, and it's a question that leaders ask, and they want to know what are the skills that are most needed for leaders in order to lead effectively, especially in times of difficulty and change. Тэгэхээр альва удирдлагын ажлыг хийж байгаа манлайлагчид ямар асуултыг асуудгүй гэхээр яаж би үр дүнтэй манлайлж удирдах вэ? Ялангуяа хүнд хэцүү нөхцөл байдал үүсгээд би яаж удирдах ёстой юм бэ гэдэг асуултыг надаас хамгийн ихээр асуудаг юм аа. So I want to share with you how one successful organization answered that question. За тэгээд би амжилтанд хүрсэн нэг байгууллагын жишээн дээр энэ асуултанд яаж хариулсныг та бүхэн танилцуулъя. And the company is Chick-fil-A, which we introduced at last year's conference. За тэр компани нэрийг болохоор Chick-fil-A гэдэг өнгөрсөн жил та бүхэндээс энэ нэрийг танилцуулсан байгаа. Chick-fil-A is an organization that has grown very rapidly and become a leader in their industry. За Chick-fil-A болохоор өөрийнхөө салбартаа бизнесээ маш амжилттай явуулж ер нь бол манлайллын тэр шатанд гарч чадсан тийм байгууллага байгаа. We're fortunate to have with us Randy Barfield, who will be speaking a little bit more about the Chick-fil-A leadership practices during the workshop this morning. За тэгэхээр өнөөдөр өглөө та бүхэн бас жижиг бүлгүүдэд хуваагдаад ярилцлага өргөнүүлэхээр байгаа. За тэр үеэрээс Randy гэдэг манай Chick-fil-A-гийн төлөөлөгч ирсэн улам дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Chick-fil-A was growing very rapidly, but they knew they could only grow as fast as they could develop leaders. За энэ бизнес нь маш хурдан хөгжиж байхдаа юуг олж харсан бэ гэхээр манлайлагчдын тоог олшруулахгүйгээр энэ бизнесийн үйл ажиллагааг доктортой авч явах боломжгүй юм байна гэдгийг харсан байна. So they asked, what kind of leaders do we need and how do we develop them? За тэгээд өөртөөс юу гэж асуусан гэвэл ямар төрлийн хүнийг бид яг ингэ манлайлагч гэж тодорхойлох юм бэ? Яаж тэдгээрийг хөгжүүлэх юм бэ гэдэг асуултыг асуусан. And so they came up with a model that had 5 leadership practices. За тэгээд манлайллын 5 дадлыг агуулсан загварыг гаргасан байдаг юм аа. The first one was to, there we go. The first one, there we go. The next one, yeah, there we go. The first one, За нэгдүгээрт нь well, гүндаа. this has a mind of its own. Anyway, the first one was to see the future, which meant leaders needed to have a vision and they needed to have a strategy to get there. За нэгдүгээрт нь болохоор ирээдүг харах чадвар. Өөрөөр хэлбэл алсын хараатай байх. Тэгээд тэр алсын хараанд хүрэхин тулд надад яг ямар стратеги хэрэгтэй юм бэ гэдгийг тодорхойлох чадвартай хүн хэрэгтэй юм гэдгийг олж харсан. The second was to engage or motivate and develop the people working in the organization. Хоёрдугаарт нь болохоор тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг яаж оролцуулах юм бэ? Оролцох тэр урам сэтлийг хөгжүүлэх юм бэ гэдгийг мэддэг хүмүүс аа байна. They knew you could have great strategy, but if you only had average people, you'd only get average results. Тэгэхээр яг тэр дээр байгаа хүндээ үнэхээр гоё алсын хараатай яг юу хийхээ мэдж байгаа ч гэсэндээ доор байгаа ажиллаж байгаа хүмүүстээ үүнийгээ уламжлалт дамжуулж чадахгүй байх юм бол нэг их тийм том амжилтанд хүрч чаддаг юм байна. The third practice was to reinvent continuously. За 3 дугаарт нь болохоор тасралтгүй хөгжүүлэх, тасралтгүй шинийг сэтэх. This recognized that things were always changing and leaders needed to position their companies for change and also help people to navigate through change. Өөрөөр хэлбэл өөрчлөлт бол тасралтгүй л өрнөж байгаа шүү дээ. Тэгвэл тэр өөрчлөлтөд яаж дасан зохицох вэ? Яаж өөрийнхөө компанийг хамгийн оновчтой байршилд байлгаж яг тэр өөрчлөлтийн дагуу үйл ажиллагаа явуулах уу гэдгийг нь тодорхойлдог хүмүүс хэрэгтэй. The fourth practice was really interesting.
It was to value results and relationships. За дөрөвдүгээрх нь бол маш тийм сонирхолтой дадлага. Тэр нь юу вэ гэхлээр үр дүнг үнэлж бас харилцааг эрхэмлэх. They saw that the best leaders didn't choose between one or two, but actually could do both really well. За маш сайн манлайлагч хүн бол за үр дүнг л анхаарэ гэдэг харилцаагаа орхигдуулдаг. Эсвэл харилцаагаа анхаарэ гэдэг үр дүнг орхигдуулдаг юм байна. Харин хоёулангийн тэнцвэртэй авч явд юм байна. But they also discovered that it was not common as we tend to lean in one direction or the other. А нөгөө талаас бодит амьдрал дээр энэ хоёрын тэнцвэрийг алдагдуулаад аль нэг тал руугаа туйлшлах хандлага бас гардыг байна гэдгийг анзаарсан. The fifth leadership practice was to embody or to live out the values. А тавдагаарт нь болохоор үнэт зүйлээ өөрийнхөө биеийн дээр харуулж үлгэрлэн дагуулах. They discovered this was really the glue that held the model together. Эцэст бол яг энэ тав дахь зүйл нь энэ бүх өмнөх зүйлээ хамтд нь ингээд наалдуулаад барьж идэг цавуу шиг ажиллагаатай гэдгийг ойлгосон. Because our values determine our behaviors. Яагаад вэ гэхээр тухайн хүний эрхэмлж байгаа үнэт зүйл нь зан үйлдэлийг нь тодорхойлд юм байна. Our values determine how we would do the other four leadership practices. Тэгэхээр энэ үнэт зүйлийг үнэхээр баримталж ажиллаж ийн үгүй юу гэдэг нь өмнөх тэр дадлуудаа хэрэгжүүлж чадах үгүүдийг тодорхойлд юм байна. Our values also connect the leader's skills with their character. Тэгэхээр энэ үнэт зүйл маань болохоор тухайн хүний ур чадрыг нь өөрийнх нь зан чанартай нь холбож өгдөг. The iceberg illustrates this. The iceberg illustrates this because oftentimes we can easily see a leader's skill just like the tip of the iceberg, but underneath we see that character revealed over time. Тэгэхээр үүнийг бас мөсөн уултаа зүүрлээд тайлбарлаж болох юм. Тэгэхээр хамгийн дээр ил харагдаж байгаа байдал нь болохоор тухайн манлайлагчийн ур чадвар байгаа. Тэр нь болохоор хүмүүст ил харагддаг. Харагдахгүй байгаа далд хэсэг нь болохоор тухайн хүний мөн чанар, зан чанар нь байгаа. Our character determines if we're going to work hard and develop our skills. Тэр тухайн хүний зан чанараас шалтгаалаад би яг шаргуу ажиллаж өөрийнхөө ур чадрыг хөгжүүлэх үү? But more importantly, determine are we going to use our skills for the right purpose? Хамгийн чухал нь тэр ур чадраа яг зөв зорилгын төлөө ашиглах уу гэдэг асуултыг шийдвэрлэдэг юм байна. And that was why the foundation of this model was a belief that the best leaders are servant leaders. Тийм учраас энэхүү загвараар юу гэж тодорхойлсон гэхэлэр хамгийн сайн шилдэг манлайлагч удирдагч нар бол бусдаддаа үйлчлдэг зарцын зөрсдөлтэй хүмүүс юм аа гэж гаргаж ирсэн. Leaders who deepen their character wanted to add value to everyone around them. Ийм хүмүүс өөрийнхөө зан чанарыг улам гүнзгийрлэн хөгжүүлдэг, эргэн тойронд байгаа хүмүүстэй үнэт ямар нэгэн зүйлээр хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. The other thing that values do is they help entrepreneurs and leaders with two of their most important challenges. За өөр одоо ямар давуу тал байгаа юм бэ гэхэлэр энтерпренер хүмүүст тохиолддог хамгийн чухал тийм хоёр сорилтыг даван туулахад нь тусалд юм байна. Ийм хандлага. To build the right organizational culture and also to develop more leaders. Нэгдүгürt нь өөрийнхөө байгууллага дотор маш зохистой, эрүүл соёлыг бий болгох, нөгөө талаасаа яг өөртөө адилхан удирдагч манлайлагчдыг бэлтгэн хөгжүүлэх. When everybody in the organization knows what the values are, they know what are the right behaviors and they know why. Хэрвээ байгууллага дотор байгаа хүн нэг бүр үнэт зүйлээ мэддэг болох юм бол энэ үнэт зүйлээс улбаалаад ямар үйлдэлүүд гарах ёстой юм бэ? Яагаад гэдгээ мэдчихэд юм байна. It guides decision making and more importantly it helps you to attract and keep the kinds of people that are going to do really well in your particular organizational culture. Тэгэхээр энэ соёлыг ингээ бүрдүүлчих юм бол шийдвэр гаргалт маань маш их оновчтой болдог. За дээрэс нь яг адилхан үнэт зүйлтэй эрхэм нандин хүмүүсийг татаж нэг дор хамтдаа ажиллах бололцоог бүрдүүлд юм байна шүү. In terms of developing leaders, oftentimes one of the reasons that entrepreneurs work so long and think about their business all the time За одоо ингээд энтерпренер хүмүүсийн маш их ингэж бодож маш их цаг зарцуулдаг нэг асуудал ба. is that they're worried the people that work around them are not going to make the same decisions they would make. Өөрөөр хэлбэл надтай хамт ажиллаж байгаа хүмүүс яг энэ нөхцөлд орохоор надтай адилхан шийдвэр гаргахгүй байх вэ гэсэн тийм санаа зовнил байдаг. They're not going to communicate the way they would. They're not going to spend money the same way they would.
За жишээлбэл за хэрэг би байсан бол арай өөрөөр зарцуулах байсан. Энэ хүн болохоор энэ мөнгө төгрөг энэ бүх харилцаа холбоог арай өөрөөр явуулах байх та гэсэн тийм санаа зовнилтай байдаг. And so they tend to overmanage and underlead. Тийм учраас яадаг вэ гэхээр хит их оролцоод менежмент удирдлагыг өөрөө авч явах гээд аяг манлайллыг орхигдуулаад идэм байна. When you overmanage, you have to be involved in every decision. Хэрвээ та энэ менежментийг хэтрүүлчих юм бол яг шийдвэр гаргах болгонд л би гэж оролцоод яваад байна тийм ээ. But when you do that, you don't provide the space or opportunity for other leaders to develop. Гэтэл өмнөр нь ороод бүх шийдвэрийг гаргаад байх юм бол яг бусад манлайлагчид өөрсдөө бас шийдвэр гаргах ур чадвараа хөгжүүлэхэд нь саад болох юм байна. But when you know that someone shares your values, even if they don't have all the skills they need, Гэтэл нөгөө хүн маань тантай яг адилхан үнэт зүйлтэй гэдгийг мэдж байгаа тохиолдолд ур чадвар нь таны хэмжээнд хүрэхгүй ч гэсэндээ you can trust that the mistakes they make will not be too big, за алдаа гаргасан ч гэсэндээ айхтар том алдаа бол гаргачихгүй дээ. and they're going to learn from their mistakes and become the leader that you need them to be. Тэгээд алдаанаасаа суралцаад яг таны хүсэж байгаа тэр манлайлагч удирдагч болно гэсэн итгэлтэй байд юм байна. So it starts with determining what are the right values for your organization. За тэгэхээр яг ямар үнэт зүйлийг даган мөрдөх юм бэ байгууллагада? За үүнээс эхэлт юм бэ шүү. There are many good values, but what are the right ones for your organization? Олон сайхан үнэт зүйлс байгаа тий. Яг танаа байгууллага тохирсон үнэт зүйл нь яг юу вэ? One writer noted that it seems like a lot of times organizational values all sound the same. За нэг хүн юу гэж хэлсэн мэхлээр байгууллага болгон яг адилхан л үнэт зүйлстэй юм шиг ингээл тавтаалах юм аа гэж анзаарсан байна. He called them permission to play or just what's required to be in business. Тэгээд энэ дахин давтагдсан одоо заавал байх ёстой юм шиг ийм үнэт зүйлсийг болохоор бизнесүүдийн хувьд болохоор нэг бараг босох шиг тийм ээ. За энэ бизнест орохын тулд ийм байх ёстой юм байна гэж ойлгосон байна. And sometimes the values are just aspirational or they just sound good, but they're not who we really are. Тэр босго гэхэр чинь хамгийн доод хэмжээл ахна штэ тий. Яг сонсоод айгүй гоё боловч яг амьдрал дээр мөрдөж ийн үгүй юу тийм ээ. Хамгийн доод хэмжээнд нь л хангаад явахд боломжтой юм шиг сонсогдож байна. And others are accidental. We weren't intentional. They just became our values and they might not be the right values for us. Тэгээд тэр хүн судлаад исэн чинь зарим байгууллагууд бүр санамсаргүй байдлаар ингээд тодорхойлцдог гинэ. За нэг мэдсэн чинь ийм үнд зүйлстэй болцсон байсан. Яг манайхаа үгүй сайн мэдэхгүй. Yeah, intern. He said you want to be so committed to your core values that you are better than 99% of all the other organizations when it comes to that value. Тэгэхээр хэрвээ яг тэр цөм болсон үнэт зүйлээ маш сайн ойлгох юм бол бусад байгууллагын бүр 99%-аас нь илүү гарч болох юм байна. So it takes time and effort to find the right values. Тэгэхээр яг зөв онортой танд тохирсон танай байгууллага тохирсон үнэт зүйлсийг олохын тулд цаг хугацаа шаардлагатай, хүчин зүтгэл бас шаардлагатай юм байна. But the real hard work is to align the behaviors of everyone in the organization with your values. Тэгэхээр хамгийн чухал ажил юу вэ гэхээр үнэт зүйлээ тодорхойлчлоо. Одоо манай байгууллагад ажиллаж байгаа бүх хүний үйлдэл яг тэр үнэт зүйлийн дагуу байхад анхаарах. Sometimes it seems like companies spend 90% of their time writing their values, but only 10% of the time aligning the behaviors. Заримдаа яг байгууллагууд нэг үнэт зүйлээ тодорхойлоход цагийнхаа 90%-ийг зарцуулаад яг үнэхээр үйлдэл нь тэр үнэт зүйлтэйгээ нийцж гинүү гэдгийг шалгах, яг тохируулахад болохоор нэг 10%-ийг л зарцуулдаг. In some ways, it's like when we communicate with each other, what do I really look at to know what you're saying to me? Тэгэхээр нэг өсөндөө энэ зүйл маань яг харилцаа холбоо үүсгэж ийн гэсэн үг байхгүй юу? Надад яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэдгийг би сонсож ийн гэсэн үг. And so research says that about 55% of communication is your body language. За судалгаанаас аваад үзсэн чинь ерөөсөө энэ харилцаа холбоо явуулж байхад бол 55% нь таны биеийн хилэмжээс шалтгаалт юм байна. I know what you're really telling me because I can look at your expression, your hand gestures. За надад яг юу хэлэх гээд байгааг нь одоо нүүрнийх нь хөдөлгөөнөөр бас гарынх нь хөдөлгөөнөөр ерөөхдөө ойлгочдөг гэж шүү. 38% is the tone of your voice. I can tell, are you happy, sad, or angry, not by the words you're using, but by your tone. Нөгөө талаас нь болохоор 38% нь дуу хоолойны өнгөнөөс мэдэрдэг гинэ. Энэ хүн баяртай байгаа юм байна. Энэ надад ямар нэгэн гоё юм хэлээд байгаа юм байна гэдгийг ойлгодог. That only leaves 7% are the words you use.
Тэгсэн чинь таны ашиглаж байгаа үг 7% эзэлдэг ахын нь харилцаа холбооны. Too often, organizations rely completely on words to communicate their values and align behavior. Тэгэхээр байгууллагууд яадаг вэ? Үнэт зүйлийг тухайн ажилтнаа ойлгож зөв зан үйлдэлийг гаргуулахын тулд үг ашиглах гэдэг тийм ээ. Үгээр дамжуулах гэдэг. They make speeches and slogans and posters, but that's not what people pay attention to. Тэр хүмүүс яадаг вэ? Том үг хэлээл, уриал, лозунг дэвшүүлээл, энэ тэнд ингээл байрлуулад байгаа ч гэсэндээ үгээр тэр болгон өөрчлөлтийг бий болгож чаддгүй юм байна. They pay attention to what leaders do, their body language. Тэгэхээр хүмүүс юуг нь харах вэ? Тухайн манлайлагч өөрөө яг юу хийж байна те? Ямар үйлдэл гаргаж ийн гэд биеийн хилэмжийг уншаад байдаг. And their tone, how they do it. Бас яг яаж түүнийг биелүүлж ийн тийм ээ? Тэр өнгийг нь бас ажиглаад байт юм байна. It's not hard to tell what your values really are. Тэгэхээр таны үнэт зүйл яг юу вэ гэдгийг хэлэхэд тийм хэцүү биш шүү. You can look at how the leader spends their time and how the organization spends their money. Тухайн удирдагч өөрийнхөө цагийг яг юунд зориулаад байгаа. Тухайн байгууллагын мөнгийнхаа ихэнх хэсгийг юунд зориулаад байгаа гэдгийг хараад ойлгочтой. And the thing we all pay attention to is who gets promoted and who gets rewarded. За хүн болгоны бас анхаарал өртсөн зүйл нь болохоор энэ байгууллага хэн албан тушаал дэвшээд яваад байна, хэн нэмэлт урамшуул аваад байна гэдгийг харж байгаа. If those are the people that don't embody the values, then people know that's not what you truly value as an organization. Гэтэл тэр хүмүүс маань яг энэ үнэт зүйлийг бие дээрээ хэрэгжүүлдэггүй хүмүүс байх юм бол за энэ байгууллага үнэт зүйл гэдэг боловч түүнийг эрхэмлдэггүй байна гэсэн дүгнэлтийг бид гаргадаг. I want to finish with an example of a leader who truly embodied the values. За тэгээд эцэст нь та бүхэнд үнэт зүйлээ яг жинхэнэ утгаар өөрийнхөө биеийн дээрээ хэрэгжүүлж исэн манлайлагчийг би жишээ татаж ярив. It's someone we don't think of as an entrepreneur, a business person, but faced many of the same challenges that we do today. За яг өнөөдрийн энэ бизнесийн салбарт ажиллаж байгаа энтерпренeur хүн биш юма гэхэд энтерпренeur хүмүүс тохиолддог сорилтыг бас туулаад гарсан хүн байгаа. And that is the Apostle Paul. За тэр хүн болохоор Илч Паул юм аа. In many ways, Paul was establishing small operations. He had to face creating an organizational culture, developing leaders over a broad geographic area. Тэгэхээр Паул бол нэг гэсэндээ энэ том газар зүүн бүсэд ажиллаж исэн. Тэгээд яг шинэ үйл ажиллагаануудыг энд тэнд эхлүүлж исэн. За тэгээд тэндээ бас энэ байгууллагын соёлыг бий болгож манлайлагч удирдагчдыг хөгжүүлж исэн хүн байгаа. Paul knew he had to embody the values in order to create the kind of servant leaders that would be critical for those early churches to survive in a hostile environment. Тэгэхээр өөрт нь дайсагсан маш хэцүү харгас орчинд яг дөнгөж бүрэлдэн бий болж байгаа сум чуулган амьд үлдэхийн тулд тэрэнд удирдах байгаа хүмүүстэй өөрөө үлгэр жишээ болж үнэт зүйлээ харуулах ёстой гэдгээ Паул мэдчихсэн байна. Тэр зарцын сэтгэлийг харуулах ёстой гэдэг мэдчихсэн. Perhaps most impressive about Paul is how he used his values to go through very difficult and challenging times. Тэгэхээр өөрт нь маш хүнд хэцүү сорилт тулгархад яг үнэт зүйлсээ яаж хэрэгжүүлж байгаагаа харуулах нь өөрөө хамгийн чухал эрхэм сургамж болж ирсэн юм а. In 2 Corinthians 4, he says, "So we carry this treasure in jars of clay to show this all-surpassing power is from God and not from us." Тэгэхээр 2 Коринтын 4-р бүлэгт болохоор энэ агуу эрхэм үнэт баялагийг бид одоо шавар ваарамда тээж явд юм аа. Тэгээ үүгээрээ дамжуулаад бурхан ямар хүчтэй юм бэ гэдгийг бид харуулдаг гэж хэлсэн. Paul knew what the true treasure was, what the true values were, and how that propelled him towards a vision. Тэгэхээр Паул яг жинхэнэ үнэт баялаг гэж юу вэ гэдгийг мэдчихсэн байгаа. Тэрийг үнэт зүйл болгоод асын хараа руугаа метршгүйгээр тэмүүлсэн хүн байгаа. So Paul could write, even though we're hard pressed on every side, we're not crushed. Тэгэхээр тэр хүн юу гэж хэлсэн? Хэдийгээр тал талаас хавчижсэн ч гэсэндээ би бяцраагүй гэж хэлсэн. Perplexed but not in despair. Айхширж байгаа ч гэсэндээ цөхрөөгүй. So things could be uncertain, unclear, not sure what was going to happen, but Paul knew he could hold on to his values and his vision no matter what. Өөрөөр хэлбэл эргэн тойронд байгаа бүх юм ойлгомжгүй, тодорхойгүй, хэцүү байгаа ч гэсэндээ надад байгаа үнэт зүйлээ эрхэмлээд яг түүнийгээ бариад явах юм бол даван дуулж чаднаа гэсэн итгэл байсан байна. He writes, we're persecuted but not abandoned, struck down but not destroyed.
Тэгээ хавчигдсан ч гэсэндээ бид орхигдоогүй. За биднийг цогсон ч гэсэндээ бид нэр бол устаагүй гэж хэлжсэн тийм. And then we look at his letter to the church at Philippi and how he's embodying the values and encouraging them as they go through difficult times and challenges to rely on their values. Тэгээ Филиппо номын унших юм бол тэгээ Филиппойд байгаа итгэгч хүмүүст хандаад Паул юу гэж хэлжсэн бэ? Хичнээн хүнд хэцүү байсан ч гэсэндээ үнэт зүйлстэй байх юм бол бид даван тул чадна гэдгийг тайлбарлаж өгсөн байгаа. Towards the end of the letter, he says, whatever is true, whatever is noble, whatever is right, whatever is pure, Өөрөөр хэлбэл юу нь үнэн юм бэ? Юу нь сайн юм бэ? Юу нь сайшаалтай юм бэ? Юу нь цэвэр ариун юм бэ? whatever is lovely, whatever is admirable, if something is excellent or praiseworthy, Юу нь магтуурштай, онцгойд хараад бүр сайхан санагдаж байгаа юм бэ? think about these things. When you have a challenge, go back to your values and they will guide you, even as the leader, if I'm not there. Тэдгээр зүйлийн талаар бодоорой гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл үнэт зүйлсээ бодоорой. Тэгэхээр яг удирдагч хүн, манлайлагч хүн хажууд нь байхгүй байгаа ч гэсэнтэй тэдгээр үнэт зүйлсээр хөтлөгдөөд өөрсдийг зөв зохистой шийдрийг гаргаж чадах юм байна. And then as a leader who embodied the values, he could tell them, he said, whatever you have learned or received or heard or even seen in me, practice those things. Тэгээд яг үнэхээр үнэт зүйлээ өөрөө хэрэгжүүлж чаддаг нь ямар үгнээс харагдаж байгаа юм гэхээр та нар юу харсан, надаас юу сонсон, түүнийгээ та нар хэрэгжүүлээрэй гэж хэлсэн. And finally, Paul knew the importance of finishing well. Эцэст нь болохоор аливаа зүйлийг сайн төгсгөх нь ямар чухал юм бэ гэдгийг Паул мэдчихсэн байна. If you want to develop an enduring organization and you want to develop the next generation of leaders, Хэрвээ та бүхэн өөрсдийнхөө байгууллагыг урт удаан хугацаанд амжилттай яваасаа дараагийн үеийн манлайлагчдыг хөгжүүлэх юмсан гэж бодож байгаа бол we need to have leaders that embody the values to the very end. үнэт зүйлээ эцсийн мөч хүртэл хэрэгжүүлж чаддаг манлайлагч байх хэрэгтэй. In 2 Timothy, Paul is writing to Timothy and he's giving him a lot of good information. За хоёрдугаар Тимот захидалд тийм ээ Тимотед хандаад өөрийнхөө зааврыг өгчээсэн маш сайхан мэдээллийг дамжуулж исэн байна. He's telling them there are going to be difficulties and challenges, but remember the example of me, of Paul, in embodying the values. Тэгэхээр Тимотед хандаад юу гэж хэлсэн бэ? Хүнд хэцүү үе байх болно. Тэгвэл намайг санаараа, миний жишээг санаж байгаарай. Би яаж үнэт зүйлээ баримталж исэн түүнийг санаараа гэж хэлсэн. He wrote, the time of my departure is near. За тун удахгүй би майхна тайлах гэж байна гэж хэлжсэн тийм ээ. I have fought the good fight. Би сайн тэмцлэр тэмцсэн. I have finished the race. Би тэр уралдаан тэмцээнээ дуусгасан. I have kept the faith. Би итгэлээ сахисан гэж хэлсэн. Wherever you are in your journey, whether you're just starting out Та аяллахаа аль хэсэгт байгаа нь хамаагүй дүнгиж эхэлж ээж болно. or in the middle of growing your organization Эсвэл байгууллага нь одоо яг өргөжөөд хөгжиж байгаа, өсөж байгаа үе шатанд байж болно. or close to the finish line, Эсвэл төгсөх гэж яс магадгүй тийм ээ. how well you embody the values will determine the type of organization you build and the type of leaders you develop. Үнэт зүйлээ та яг яаж хэрэгжүүлж ирсэн бэ? Тэр нь дараа үеийн манлайлагчдыг хэлбэржүүлж өгд юм аа. Thank you. Анхаарал тавьсанд баярлалаа.